Халалойтэй офер хөтөлбөрийн хугацаанд авчруулах амралтаараа энэ хотуудаар найзтайгаа илсэн байгаа. Та бүхэн маяглийн 2 дахь хэсгийг хүргэж байна. Найз бид хоёрын 4 дахь зогсоол Герман улсын нийслэл Берлин хот байсан. Хөдөлгөөнөлтэй гал тэрний бодол, Берлиний хан, дэлхийн цаг, Бранденбург чуа гэд нэлээд байр дуусахгүй. Энд өмнө зочилтойгоо нэг удаа ирж байсан. Тэгээ анх удаа Берлинд очиход гудамжны урлаг нэлээд хөгжсөн юмсыг санагцсан. Тэгийн талаараа айлхан хийж суугаад гудамжны артууд хуучны үед хийж байгаа барилгуудын өнгө үзэмжинд нөлөөлж байгаа гэж үздэгч. Ягаад бас энэ төрлийн урлаг зэрэгцэн оршиж болохгүй гэж хэлсэн. Тэгээ бас төрийн ордонд танилцах боломж олцсон. За тэгээд Берлин дэх нэг өдөр инвэж дуусаад маргааш нь Лайпциг хот руу явсан. Хэдэн өдөр гал тэрэгт явсан болохоор сүүлдээ бүр тасаад гал тэрэг хэдэн минут хоцорсон ч бүр нэг тийм сүртэй асуудал байгаа болсон байсан. Ер нь Германд бас дэг бүтцэн маш сайн хөгжсөн ч гэсэндээ гал тэргүүд нь хоцрох эсвэл бүр суслагдах тохиолдол зөндөө гардаг. Тэгээ би нэг удаа энэ Германд байдаг найздаа энэ талаар гомдолсон чи одоо яг Герман хүн шиг ярьж ин Герман тавтай байр л гэж хэлж байсан. За тэгээд Лайпциг хоттой шинэ жилийн өдөр очсон байгаа. Миний хувьд анх удаа гэрээсээ өөр газарт шинэ оноо өгсөн болохоос сонирхолтой санагдсан. Цагийн зүрхнээс болоод Монголд бүгд төрүүлээд онгараад найзууд гэр бүлийнхнээс ингээ шинэ жилийн бичлэг чаад ирэхтэн би бүр энэ догтлоо оройнээс хостойгоо ойрхон байдаг талбай дээр шинэ оноо гаргасан. За тийм маргааш өглөө нь хоттойгоо танилцаад энэ зураг авахулсан. Энэ бас нэлээд хүүхэн байсан Монголд хасахгүй байдаг гэж ерөнхий хүмүүс Германы үйл явдал бараг зам шиг санагдаж байгаа байхлаа л гэдэг. Гэхдээ нөө адилхан л хүн байгаа орчиндөө бас энэ тийм үйл Лондон клан нөлөөлөлс болоод Монголын өвлгийнхөөс шигшил өндөртэй байдаг болохоор нэлээд жиндүү хүтэн байдаг юм лээ. Тэгээ ер нь Германы өвлийг бас басч болохгүй байлээ шүү. Хэрвээ ирэх гэж байгаа хүмүүс үзчихвэл. За ингээд өвдөөс хойш нь хамгийн сүүлийн хот руу явсан байгаа. Германы хамгийн зүүн цагаан хот Дрезден нэр өмнөх бичлэгтээр 2 хотын нэрийг солиод хэлсэн байсан. Тэр хот нь Bremen байсан шүү. За тэгээ энэ хотын аялал маань баг хамгийн гоё аялал байсан. Бид хоёр бүр маш тухтай аялсан. Хостелд очоод хоол идсэн өрөө маань бас маш тухтай байсан. За тэгээ маргааш нь өдөржингөө хотороо аялсан байгаа. За энэ хот нь болохоор Altstadt, Neustadt гэдэг гүүрээр холбогдсон гэм байлээ. Маш гоё түүхэн барилгуудтай танилцсан. Тэгээ аялал маань ер нь маш сайхан болж өндөрлсөн. За тэгээд бид хоёр нийтдээ Германы 6 том хотоор 1857 км аялсан байсан. За тэгээд хот хоорондын 20 орчим гал тэрэгт суусан. Дамжид суусан гал тэрэгт толгой бол бараг 30 орчим гал тэрэгт суусан. За тэгээд миний хувьд бас хамгийн анхны тойроо аялал байлаа. Тэгээд маш их зүйлийг сурч авсан. Тэгээд бас аяллаагаа чухаллаар бас ийм аялах боломж олсон да маш талархаж байгаа. Тэгээд бас хамт аялсан найз Эрдэнэ сувцтай баярлалаа. Миний энэ бүх зураг бичлэгийг хийхэд тусалсан. Найзаа маш их баярлалаа. За ингээд миний Германаар аялсан тэмдэглэл дуусч байна. Дараагийн бичлэгүүд дээр та бүхэндээ опертой холбоотой мэдээллүүдийг илүү өгөх болно. Дараагийн бичлэгээр уулзъя.